1971 онд орон төдийчхан техникумын малын эмч мэргэжлэр төгссөн. 1971 онд төдийчхан техникум төгсөөд Чойсон сум Хэрдэнсангийн аж ахуйн малын багамчээр ажилласан. Нэг жил ажилласан. За ингээд 1972 онд Баян Түмэн сумын Алтикийн багамч дүн бүртгэгч Арин Зэврийн эмч төвийн эмчээр ажилласан. Намайг суманд анх ирэхэд их эмч нацагт орж жаргал сайхан Голд арын эмч нарын удирдлаганд ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан модод цоо энцахан тоя сууд гэрэл Александр Энкватер Үзэсгэлэн Гамболбор Энктоя Савдаг дорж саран гэрэл цэгмэл уран чимэг дуурсан нарын эмчнэр Синтер Дондо уран тогос Цэрэн долон Нанжилма Эрдэнэ цэцэг инкэ оюун чимэг нарын эдгээр эмчнэр Синтертэй хамт ажиллаж байсан. Ерөнхий зоо техникт Данжин Цэнж жаргал бархас өрд аюус очроо цэцгээ Ондын зоо Сумья Отхон баяр Сонди Цэвдэрч Улаанхүү Жалам оюун нартай хамт ажиллаж байсан. Мөн хаврын 13 төрлийн ажлын үеэр малын зоо техникч нар хамтарч ажиллаж байсан. Бидний үед бол бензинээр туулгалтын хамаагүй дүүстэр эмчилдэг Каролин угаалгыг бол Каролинаар хийдэг байсан. Тэр нь жоохон хүний үед хортой байсан. Хөдөлмөр хамгаал муутай байсан. Өдөө сурилгааны цэгт явж угаалга эмч нарын дутагдaltaй газар очиж ажилладаг байсан. Төлийн үед холбогдолтой оролцолтой суурьд сууж ажиллаж эмчилгээ хийдэг байсан. Ажлаа бол бид нэр сар удирдал жилээр дүгнэж ажиллаж байсан. Төлийн үед болон баригадын эмчнэр маань малчдынхаа доонд хүрч ажиллаж байсан. 1900 мал эмнэлэг хойшлогдсноос хойш би Сумынхаа компани нэгдүгээр багийн малын эмчээр ажиллаж байсан. 2001 онд шүлхийн тарилганд явж байсан. Орон аймгийнхаа нийт малын эмч нарт мал эмнэлгийн албаа үүсгэн байгуулагдсан 100 жилийн өмнө баярын мэнд хүргэнэ.